Сайн байна уу? Өнөөдөр бол жадуугаар хийн нэг л арай. Энэ нэг сонир юм. Гэтэ хүмүүс бүр сонир болгоод байгаа байхгүй юу? Яаж гэж энэ энийг бол зүгээр л энийг байхгүй. Хүмүүс тэрийг ойлгохгүй л да түүхийн ном судруу яг түүхийг баримттай бүх юм үнэн гэдэг тийм кино юу. Ерөөсөө хүмүүс тэрийг ойлгохгүй яг бүх юм үнэн гэж ойлгоод байгаа байхгүй. Хүмүүс айгүй хэцүү. Тэнгуү тэгээ энэ гарч байгаа бүх юмыг одоо тэгээд хүмүүс ингээд болсон барьж байхад тэгээ гадаад уу ч гэсэн өгөөдөө хаа балиар за төлөв гэж юу гэдэргээл тэгээ монголчууд өгөөдөө харыг алмаар байд эсвэл жадуугаар нэмжтэй гоё хөрхий энэ Япон хотыг өрөвчлөө гэж бөө юм болчих. Тэгээд журнал тэгээд юу ойлгохгүй ихтэй яг энэ амар муу юм байна. Тэр нөгөөч одоо удахгүй татраад заяа. Ингээд би бүр ихтэй төлөвийг хаа гэдэг байхгүй. Би өсө гайхаад таныг сая тэр бичлэг үзээрэй заяа. Би тавьчих. Үгүй дээ. Энэ дэлхийн бүх зүйлс нар дэлхий бүглөөрн гүйгүүлдэг шиг миний эцэг Чингис хааны өмчөн. Яг энэ энэ хачаалтаа өр Монгол юм уу хятад хүн оролцсон гэж үзсэн юм. Яаж байгаа юм бэ? Эсвэл монголчууд дээр тэгж ярьдаг байсан юм. Дээр тэгж ярьдаг байсан одоо болчих чи одоо яхаа гарч болтгоо юм. Хамаагаад энэ монгол болчихсон юм байна. Монголчууд ч аюу сони юм ба. Тийм одоо монголчууд бүргээд Чингис хаанаа гэж үгээр магтаж тавиад яг доор зөвхөн түүхийн гоёвс гэж чагаад уу харуулж тэр юм бол та. Түүхийн гоёвс гэдэг уусаа гарахаас өвс зарлцсан байсан шүү дээ. Тэгээд хамгийн гол нь сэний бичлээ доор хүртлээгээд хүмүүс бүгд Чингис хаанаа гарахыг өртсөн. Ийм сөрөг хэлэлтэй Монголын гарамжилсан юм гэж хэлэлтээр баярлалтай монголчууд хүмүүсээ зүгээр сайхан яг ясаж харуулсан юм дээр л баярлалаа.